Yale-ийн их сургуулийн ховор ном гар бичмэлийн танхимд 240 утастай нэгэн номны цорын ганц их хувилбар хадгалагдаж байдаг. Харин энэ ном бол дэлхийд дээрх хамгийн нууцлаг, тайлагдаагүй бөгөөд бүх цаг үеийн хамгийн их судлагдсан хэрнээ хамгийн бага мэддэг ном юм. Энэ номны тухай хэдэн зуун онол гарч ямар зорилгоор юу бичсэнийг нь олж мэдэх гэж 600 жилийг өнгөрүүлж байна. Voynich-ийн гар бичмэл. За тэгэхээр энэ нууцлаг номыг нэг бүрчлэн задлан ярив. Гаднаас нь харахад төдийлөн сонирхолт татах үед зүйл харагдахгүй ч дотор нь харь гаргийн мэт ургамлууд, нууцлаг оддын зургууд, усанд орж буй эмэгтэйчүүдгээд хачин чихтэй зүйлсээр дүүрнэ. Номны албан ёсны нэр нь BNKMS 4086. Бидний бичдэгтэй адилхан зүүнээс баруун тийш чиглэж бичигдсэн. Ер нь харьцангуй жижиг хэмжээтэй. Номын хуудсуудыг туглын арьсаар хийсэн. Нийтдээ дор хаяж 15 туглын арьс орсон гэж үздэг. 170 мянган орчим тэмдэгтээс бүрддэг. 35 мянган орчим үг эсвэл үгний төрөл гэж үзсэн. Яагаад ингэж хэлж байна гэхээр эдгээр бичээсийн нэг ч үгийг тайлж чадаагүй байгаа учраас шууд үг гэж нэрлэхэд хэцүү байгаа юм. Судлаачид уг гар бичмэлийг 2 ба түүнээс олон хүн хийсэн гэж дүгнсэн. Бичгийг нэг хүн бичсэн бол зургуудыг нь өөр хүн зурсан байж магадгүй. Мөн судалгаагаар номыг сэргэн мандалтын үеийн Италид бичсэн байх магадaltaй гэж үзсэн. Voynich-ийн номыг 6 хэсэгт хуваан үздэг. Ургамал зүй, одон орон ба зурхай, биологи, сансар судлал, эм зүй, жор гэсэн эсвүүдээс бүрддэг. Ургамал зүй. Voynich-ийн гар бичмэлийн бараг тал хувийг эзэлдэг. Төрөл бүрийн ургамлын 307 зураг байгаагаас 37 төрлийн ургамал нь дэлхий дээр ургадаг ургамалтай төстэй. Харин үлдсэн 270 ургамал нь дэлхий дээр огт байдаггүй ургамлыг дүрсэлсэн байдаг. Жишээ нь энэ зураг олон булцуутай, өргөс бүхий навчтай, дөрвөлжин хэлбэртэй үндэстэй. Ийм ургамал дэлхий дээр ургадаггүй. Ер нь тухайн үед номын зургуудыг сайн зурдаг зураач нараар зурулдаг байсан. Харин энэ номын зургуудыг маш муу зурсныг харвал зохиогч өөрөө зурсан. Эсвэл ямар ч ургамлын олголтгүй хүнээр зурулсан байж магад. Хэрв тийм бол ургамлуудыг бодит байдлаас зөрүүтэй зурсан нь харийн ургамал мэт харагдуулсан байж магадгүй. Одон орон ба зурхай. Дуураг тойргийн гол хэсэгт загас, үхэр, номын ордыг дүрсэлсэн бололтой. Эдгээр тойргуудаар нар сар одыг бэлэгдсэн байж болно. Ордыг тойрон торх мэт зүйл дотор байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг дүрсэлжээ. Эмэгтэй болгон од эсвэл цэцэг мэт зүйлийг барьсан харагдана. Үүгээр одны ордыг илэрхийлэх гэсэн үү? Эсвэл зүгээр л өөр ямар нэг бэлэгдэл байгаа хэсэг нь тодорхойгүй. Бас ямааны зураг байх бөгөөд ямар нэг ургамлыг идэж байгаа бололтой. Гэхдээ тэр ургамал нь бас л дэлхийд байдаггүй дүрс хэлбэртэй. Нөгөө тэгүр ямаагаар чөтгөр шулмыг бэлэгдсэн байж ч магад. Дундад зууны үед тийм үзэл илбэг байсан. Харин зарим хүмүүс үнийг зүгээр л тухайн үеийн зурхай гэж үзсэн. Биологи. Мушгирсан хоолоогоор дамжин орж ирэх шингэн бүхий ногоон ван доторх нүцгэн эмэгтэйчүүдийг дүрсэлжээ. Нүцгэн эмэгтэйчүүд хөвж, сэлж, амарч байна. Эдгээр нь ургамлаар дүүрэн ус эсвэл өөр ямар нэгэн шингэн хэсэг нь тодорхойгүй. Ямар ч байсан шингэн зүйл гэдэг нь тодорхой. Магадгүй зүгээр л эмэгтэйчүүдийн усанд орох газар, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд ордог нэгэн төрлийн эмчилгээний газар байж мэдэх юм. Ер нь яагаад дандаа жирэмсэн эмэгтэйчүүд байгаа нь хачирхалтай. Эсвэл жирэмсэн биш байх. Ер нь дундад зуунд махлаг эмэгтэй түгээмэл байсныг ингэж дүрссэн байж болох юм. Тэд бие биенийхээ нурууг угааж өгч байгаа мэд. Эсвэл ямар нэг ургамлыг угааж байгаа ч юм шиг олон янзын үйлдэл хийж байгаа харагдана. Эдгээр баанууд нь хааны газраас урсан ирж байгаа хоорондоо холбогдсон хоолой шиг харагдана. Сансар судлал. Энэ хэсэгт Тэнгэрийн иргэсийн газар зүйн хэлбэрийг дүрсэлсэн байж болзошгүй. Хэд хэдэн дүрслэл бүхий 9 тойрог дүрсэлжээ. Тойргийн голд нар сар одыг дүрсэлсэн. Гэвч эдгээр нь бидний одоогийн мэддэг ямар ч одны аймагтай таарахгүй байгаа. Зарим хүмүүс эдгээр оддыг манай галактик эсвэл нарны аймгийнх биш, өөр соёл иргэншлийн оддын аймаг гэж үзэх нь ч бий. Гэхдээ энэ зургийг харвал манай сүн зам шиг Мушга галактикийг дүрсэлсэн юм шиг харагдахгүй байна гэж үү? Гэтэл тухайн үед галактик битгий хэл бусад гаргаж харж чадах олигтой дуран бүтээгдээгүй байсан шүү дээ. Гэхдээ надад л тэгж харагдсан байж болно л доо. Та нар юу гэж харж байна? Эм зүй. Энэ хэсэгт 100 орчим төрлийн ургамал, ургамлын үнцийг харуулсан ба тэдний хадгалдаг ваар шиг савыг хажууд нь дүрсэлжээ. Дундад зуунд иймэрхүү савнууд байсан тухай баримтууд байдаг. Дахин хэлэхэд энэ ургамлууд дэлхий дээр огт байдаггүй ургамлууд. Яг магадгүй дэлхийн алс бүглүү газарт бидний мэдэхгүй төрөл зүйлийн ургамлууд байж болох ч энэ номонд гарч байгаа ургамлууд арай л хачин жигтэй хэлбэртэй байгаад байгаа. Харамсалтай нь эдгээр ургамлуудын зургийн хажууд юу гэж бичсэнийг ойлгох боломжгүй учраас хаана ургадаг, юунд хэрэлдэг эсхийг нь хэн ч мэдэхгүй. Ямар тач төрөл бүрийн ургамлуудыг дүрсэлсэн гарцаагүй. Сүүлчийнх нь жор. Энэ хэсэг хамгийн нууцлаг нь. Нэг ч үгийг ойлгохгүй учраас номын бусад хэсэгт байгаа ургамлуудын тайлбартай төстэй тэмдэглэгээтэй болохоор эмийн жор гэж ойлгогдохоор байгаа.
Өгүүлбэрийн мөрийн эхлэлд од эсвэл цэцэг шиг зүйлээр тэмдэглэсэн нь жор тус бүрийг ялгаж байгаа гэлтэй. Эсвэл үгэж байж магадгүй. Зүгээр л таамаглал. Номын түүх. Войничийн номын анхны зохиогч нь одоо хүртэл тодорхойгүй ч анхны баримт нь 1599 оны үед ариун Ромын хаан 2 дугаар Рудольф номыг 600 алтан дукатаар худалдаж авчээ. Зарим хүмүүс түүнийг ордны мэрэг төлөгч байсан Джон Ди гэх хүнээс авсан гэж үзсэн. Джон Ди бол тухайн үед элдв эдчид үзүүлдэхээрээ нэрт гарсан хүн байсан бөгөөд өөрийн нэр алдраа нэмэхийн тулд энэ номыг зохиосон гэх таамаглал бий. Рудольф хааныг 1612 онд нас барсны дараа ном ордны зурхаач, эмзүүж, алхимч Жакоб Тепенеч гихчийн мэдэлд очжээ. Үүний баталгаа нь номын хуудсан дээр түүний гарын үсэг байдаг. Гэхдээ гарын үсэг маш бүдэгхэн болчихсон учраас хожим зөвхөн хит ягаан туяаны тусгай багжийн тусламжтайгаар илрүүлсэн байна. Ингээд 10 жилийн дараа Тепенеч нас барж алхимч Жорж Бареш гэдэг хүнд ном очив. Дараа нь Йоханнес Маркус Марси 1665 онд судлаач Афанаси Кирчерийн мэдлэнх болов. Харин үүний дараах 200 гаруй жилийн турш Жизүэтүүд буюу Ромын католик шашны нийгэмлэгээхэнд хадгалагдсан бололтой. Юу бичснийг нь хинч мэдэхгүй гэхэд эзэн хаанаас авахуулаад маш олон хүний гард амьдсан. Тэд бүгд энэ номонд ямар нэг чухал зүйл байгаа гэж бодож байсан нь лавтай. Ингээд эцэст нь Польш гаралтай Лондонд амьдардаг номын худалдаачин Вильфрид Войнич дээр ирэв. 1903 онд Ромын нэгэн сургууль санхүүгийн асуудалд оржээ. Улмаар 300 ховор номоо Ватикан руу худалдаагаар тохиролцжээ. Харин хэдэн жилийн дараа ямар нэг шалтгааны улмаас 30 орчим номыг нэгэн санвартнаас Войнич худалдаж авсан гин. Зарим хүмүүс Войничийг эдгээр номнуудыг хулгайсан гэж ч үздэг. Гэвч аль нь ч батлагдаагүй. Ямар ч байсан түүний гарт орсны дараа тэрээр нэг ном бусад номнуудаас огт өөр байгааг олж харсан. Номын нууцлаг байдал нь түүнийг маш ихээр татжээ. Ялангуяа бяцхан боловч учир битүүлэг энэ ном маш өндөр үнд хүрнэ гэдэгт итгэлтэй байлаа. Войнич номон дээр юу бичигдсэнийг уншихын тулд хэд хэдэн эрдэмтэн мэрэгжилтнүүдээр очиж үзүүлсэн боловч хинч номыг уншиж чадсангүй. Войнич тухайн үед номыг $100,000 буюу одоогийнхоор $3 сая хүрнэ гэж тооцоолж байжээ. Эндээс харвал Войнич уг ном ямар нэг юр бусын зүйлийг өөртөө агуулж байгаа гэж итгэсэн бололтой. Гэвч харамсалтай нь учир битүүлэг номыг Войничээс судалдаж авах хүн олдсонгүй. Улмаар Войнич 1930 онд нас барсны дараа түүний эдлэн болон уг ном эхнэр Этел болон нарийн бичиг Ан Нил нарт шилжжээ. Ном талигач нөхрийнх нь бодсон шиг үнд хүрэхгүйг мэдсэний дараа өөрийг нь нас барах хүртэл задлахгүй байх ёстой. Зөвхөн Ан Нил юм уу түүний итгэмжит хүнэл нээж үзэх ёстой гэсэн загтал үлдээжээ. Энэ загтал болон ном дараагийн 30 жилийн турш банкнд хадгалагдсан. Ингээд 1960 онд хөгшин Этел 96 наснда нас барсны дараа 1962 онд Ан Нил номыг Ханс Краус гэгч хүнд $24,000 худалджээ. Энэ нь одоогийнхаар $250,000. Овоо үнд хүргэсэн байгаа биз? Хамгийн гол нь Ханс Краус юу бодож авсан бол магадгүй би үхшгүй мөнх амьдралын нууцыг тайлах номыг олчлоо гэж бодсон байх та. Харамсалтай нь Ханс Краус номыг үнд хүргэж чадахгүйгаа мэдсэний дараа 1969 онд Йелийн сургуулийн номын самд бэлгэлжээ. Ном өнөө хүртэл тэнд хадгалагдаж байгаа. Уг ном дэлхийн хамгийн сайн код тайлагчдын нэг болох Уильям Фридманы анхааралд орсон. Тэр бол ямар ч шифр кодыг тайлж чаддгаараа нэрт гарсан хүн байв. Тэрээр дэлхийн 2 дугаар дайны үед Япончуудын эргэлж байсан нууц кодыг тайлснараа алдаршсан. Гэвч Фридман 40 орчим жил судалсны эцэст юу ч олж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч зөвхөн хитгэн таамаглалаас өөр зүйл олж чадаагүй байна. Мөн тухайн үеийн Германы Энигма ажиллагааны нууцыг тайлж байсан шилдэг код тайлагчид ч номон дээрх ганц ч үгийг тайлж чадаагүй гин. Үүнээс хойш ном уламжлал алдаршиж хүмүүсийн анхаарлыг татах болж ердийн сонирхогчид, мэрэгжлийн хүмүүс, криптологчид, хиймчид, хууль эрх зүй, дундад зууны философи судлаачид, бүр математикч нар үзээд ч баарсангүй. Тэгвэл орчин үеийн химэл оюухан нууц бичгүүдийг тайлах тусгай аргуудтай байдаг. Эдгээр аргуудаар бичгийн зүй тогтоц, өгүүлбэр зүй, үг үсгийн бүтц гэх мэт олон талаас нь судалснаар хүний зохиосон ямар ч хэлийг таньж болдог гин. Харамсалтай нь орчин үеийн химэл оюухан хэдэн сая хувилбарыг тооцоолж үзсэн ч энэхүү гар бичмлийн ганц ч үгийг ойлгож чадаагүй байгаа. Тэгээд бодохоор үнэхээр ямар ч удахгүй үсэг эсвэл тэмдэгтүүдийг өржгсөн юм уу гэмээр. Гэвч бас ч тийм биш. Судлаачдын дүгнэснээр энэ хэл нь 25 өөр үсэгтэй байж магадгүй бөгөөд хамгийн гол нь эдгээр үсгүүд хоорондоо нийлээд ямар ч хэлний утгыг илэрхийлэхгүй байгаа юм. Ер нь ямар нэг хэлний өгүүлбэрт хамгийн их ордог хэдэн үг байдаг юм байна. Жишээ нь англи хэлэнд the, of, and гэсэн 3 үг маш их давтамжтай ордог. Тэгэд эдгээр үгсийн өгүүлбэрт орохдоо давтамж зэргийг нь тодорхойлж үзэхэд Войничийн бичмэлд тодорхой хэдэн тэмдэгтүүд нь яг л өгүүлбэрт ордог шиг давтагдж байжээ. Хэл шинжээчид энэ давтамжийг ажиглаад энэ бичмэл ямар нэг хэл байх боломжтой гэж дүгнсэн.
Гэвч ямар ч үсгийг нь ойлгож чадахгүй байгаа учраас мөн л мухардалд ороод байгаа. Тэгвэл энэ номыг хэн, хизээ, юунд зориулж бичсэн бэ? Номны талаар маш олон таамагуд байдаг. Зарим шүтлэгтэй хүмүүс үүнийг сатан буюу чөтгөрийн хэлээр бичигдсэн зүйл гэдэг бол зарим нь энэ бол дэлхийн биш, өөр соёл иргэншлийн хэл, бидэнд ямар нэг нууц зүйлийг бичиж үлдээсэн. Хизээ нэгэн цагт бид тэр нууцыг тайлах болно гэж итгэдэг бол өөрнийг хүмүүс Атлантид гэх мэт сүнсэн иргэншлийн хэлээр бичигдсэн гэж үзсэн байна. Харин орчин үеийн хэл шинжлэлийн мэргэжилтнүүд өөр хэв маяг, угтвар, дагвар, бүтцийг нь нарийн судалсан ч өгүүлбэрийг нь орчуулах нь битгий хэл, цагаан толгойн хэдэн үсэгтэйг нь ч бүрэн ойлгож чадаагүй учраас энэ номыг ямар нэг утга санааг илэрхийлээгүй. Хэн нэгэн номыг үнэнд хүргэх, эсвэл бусдын анхаарлыг татах зорилгоор зохиосон ямар ч удахгүй хуурамч зүйл гэж үзэх нь ч байдаг. Гэхдээ уг гар бичмэлийн нэг сонирхолтой зүйл бол өгүүлбэрүүдийг ямар ч алдаагүй, эмх цэгцтэй, балалт цогцолгүй бичсэн байдаг. Ер нь тухайн үеийн гар бичмлүүдэд бичгийн алдаа нэлээд гардаг байсан ч энэ ном яг л хэвлсэн юм шиг цэвэрхэн бичигдсэн. За яг уу маш хянамга цэвэрхэн бичсэн байж болно. Гэхдээ ямар ч удахгүй хуурамч зүйл гэхэд арай л их тайлбар, бүр зураг оруулж байгаад маш хянамга тайлбарлсан байгаа юм. За тайлбар биш байж ч болно л доо. Зүгээр л нэг ургамлын эсвэл одны тухай оногоо бичсэн чинь билүү? Бүү мэд. Гэхдээ л бүхэл бүтэн 200 гаруй хуудас тэгэд хэд хэдэн төрлөөр нь ангилсан оногоо гэхэд нэг л авцалтахгүй байгаа юм. Дэлхий дээр 142 өөр бүлэгт хамаарах 7150 орчим хэл байдаг. Эдгээр хэлнүүдийн ихэнх нь устдах аюулд орсон. Эрдэмтэд хүн төрөлхтний түүхийг судлах, шинэ ойлголт, эсвэл ямар нэг нууцыг олохын тулд эртний бичгүүдийг судалдаг. Ямарваа нэг хэл цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг. Жишээ нь хэрэв бид 13 дугаар зууны эзэнт гүрэндээ очиод монгол хүмүүстэйгээ ярьсан ч бүрэн ойлголцохгүй байх болно. Учир нь тухайн үеийн монгол хэл одоогийнхоос нэлээд өөр байх болно. Гэтэл хэдэн зуун эсвэл хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн зүйлийг тайлж уншина гэдэг нэлээд хүнд ажил байдаг. Номыг анх эзэмшиж байсан хүмүүс 1600-аад онд хамаарч байсан. Тиймээс зарим хүмүүс тухайн үеийн алхимч, эсвэл эмч, зурхаач нарын өөрсдөө зохиосон зүйл, мөн хожим эзэмшиж байсан войничийг номоо худалдахын тулд өөрөө зохиосон худлах урмаг зүйл гэж үзэж байсан ч орчин үеийн нүрс төрөгчийн шинжилгээгээр номыг 1404-өөс 1438 онд бичсэн гэж баталсан. Цаас болон бэхийг судлахад тухайн үеийнхтэй таарч байдаг. Гэтэл номыг тэднээс хэдэн зуун жилийн өмнө бичсэн болж таарч байгаа нь хачирхалтай. Энэхүү номны талаар 3 гол таамаг дэвшүүлсэн байдаг. Нэгдүгээрт хэн нэг нь ямар нэг мэдээллийг нууцлахын тулд нууц код, шифрээр далдалсан зохиомол хэл. Хоёрдугаарт мөнгө олохын тулд, мөн бусдын анхаарлыг татахын тулд маш нууц хэлбэрээр бичигдсэн мэт харагддаг ямар ч удахгүй хуурмаг зүйл. Гуравдугаарт энэ бичмэл ямар нэг хэлээр бичигдсэн боловч тухайн хэл нь дөнгөж зохиогдож байсан. Эсвэл зөвхөн энэ бичмэлд зориулж зохиосон хэл байж магадгүй. Аль эсвэл дустаж үгүй болсон эртний ронго хэлээр бичигдсэн гэж үзсэн. Гэхдээ энэ онолч маргаан дагуулад байгаа. Үүнээс гадна олон хүний сонирхлыг татдаг онол бол энэ ном харь гаригийн хэлээр бичигдсэн гэсэн таамаг. Нэг талаар дэлхий дээр байдаг эсвэл байсан ямар ч хэлтэй таарахгүй байгаа учраас ингэж бодож болох юм. Ялангуяа дэлхий дээр ургадгүй урмлуудыг яагаад өрсөлдсөн сонирхолтой. Нөгөөтэйгүр хэрв ном харь гаригийн хэм бол бидэнд яагаад ийм нууцлаг байдлаар илэрхийлсэн бэ? Эсвэл магадгүй бидний одоохондоо мэдэх ёсгүй зүйлийг бичсэн байж болох уу? Харийнхан 600 жилийн өмнө дэлхийд ирээд үл мэдэгдэх одны зургуудаараа тэдний гариг хаана байрлаж байгааг зааж өгсөн байж болох уу? Гэхдээ ихэнх хүмүүс үүнд итгэдэггүй. Итгэх хангалттай баримт болж чадаагүй байгаа гэх юм уу да. Ингээд эцэст нь надад төрсөн хувийн дүгнэлт. Нэгдүгээрт ном үнэхээр ямар ч удахгүй зүйл байх. Тухайн үеийн алхимчид өөрийн нэр алдраа нэмэгдүүлэхийн тулд Тэнгэрийн элчтэй харьцдаг, эсвэл бурхны хэлээр бичсэн гэх маягийн худал зүйлийг ярьдаг байсан. Эзэн хааны ивэлд багтаж, ордны тушаалтан болохын тулд зохиосон худал зүйл. Албаар хинж тайлж чадахгүй маягаар бичиж, номонд маш нууцлаг зүйл байгаа гэж бусдад итгүүлсэн. Хоёрдугаарт тухайн үеийн эрдэмтэд өөрсдийн мэдлэгээ одоогийнхоор бол шинжлэх ухааны олж мэдсэн баримтуудаа шууд үннээр нь бичвэл бурхны эсрэг зүйл хийсэн гэх мэтээр буруутдаг байсан болохоор өөрийн олж мэдсэн эмийн жор эсвэл эмчилгээний арга нууц код болгон дараагийн хүмүүст өгдөг байсан байж магад. Гэхдээ өнөөх хүртэл үнийг тайлж чадахгүй байгаа гэхээр энэ онол няцаагдах байх. Гуравдугаарт ямар нэг төрлийн сэтгцэн өвчтэй хүний хийсэн өөрөө ч ойлгохгүй ямар ч удахгүй зүйл байж магадгүй. Тухайн үеийн өндөр мэдлэгтэй эмч, зурхаач, засалч ч юм уу тийм хүн ямар нэг байдлаар сэтгцийн өвчин туссан. Тэгээд тархинд нь орж ирсэн эмх замбраагүй бодол нь ийм ойлгомжгүй зүйл болон буусан байж болох юм. Сүүлчийнх нь бол энэ ном зүгээр л тухайн үеийн эм зүй, урмал судлалын тол эсвэл эмийн жор байх. Гэхдээ ягаад ч юм үүнийг нууцлахаас өөр аргагүй байсан. Харин нууцлалыг нь тайлах түлхүүр код нь ямар нэг байдлаар алга болсон биз. Гэхдээ энэ бүхэн зүгээр л миний таамаг шүү. Та бүхэн ч гэсэн энэ ном юуны тулд юунд зориулж бичигдсэн талаар юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй.